Нөө цаана нэг татам морил өнөөдөр бид нар хамгийн хэмтхэн special харьцыг задлаа үзэж байна. Special мөртлөө хэмтхэн харьцаг гэдэг юм байна. Тэр нь болонгууд Ice Blast нэртэй харьцаг байна. Тэр нь бол 0.32 долларын үнэтэй юм байна. Тэгээ нэг юм эмгэн зургтай. Тэдүүт ороод харъя та. Нэрэ тэрнээс өмнө хэлэх юм байгаа. Тэр нь юу вэ гэнгүүт 100% баталгаатай ашигтай харьцаг гарсан байлаа. Эхлээд тэрнтэй хэлцээтэй. 100% ашигтай харьцаг гэж юу юм бэ гэвэл одоо энэ ч та нар ингээд сайт руугаа оронгууд 100% ашигтай харьцаг байгаа. Тэгээд энэ болонгууд код нь за энийг болонгууд маань пинк комент дээр тавиад өгнө за. Тэгээд энэ 4 долларын үнэтэй нэг удаа задлж болно гэж би ойлгосон. Тэгээд 4 доллараар задлаад хамгийн хямдхан юм нь болонгууд 8 доллар байсан. Энэ Searing Rage-ийн үнэ нь хамгийн хямдхан нь бол Epicenter-ээс нэр ерөөхдөө 4 доллар оруулах юм бол буцаага 8 болгоод авах боломжтой ийм харьцаг байсан шүү. Энэ бол код нь байгаа. Энийг ямарснаа дуулах сонир мэт байна. Тэгээд өнөөдөр болонгууд бид турш харьцаг болонгууд Ice Blast энэ миний зургтай харьцаг байна. Хямдхан харьцаг үтэй спешиал харьцагуудын хамгийн хямдхан юм байл л дээ. Спешиал харьцагууд бол нэлээд олон төрлийн байсан. Энийг бол ханараас бас задлах уу яах уу хэд харьцаг юм байна гэж бодож байгаа байх маань таны өмнөөс турш авж байгаа. Нэлээд доошлцсон байгаа. Тэгээд энэ Ice Blast-ыг задлах гэж байна. Тэгээд бараг энэ спешиал харьцагууд нэлээд олон төрөл байлаа. Та нар бас комент өгчээд байгаа шүү. Pika гэдэг харьцаг амар ашигтай байлаа гэсэн. Одоо бидний цувралууд ингэж явгууд нөгөө Pika чинь явж байна. Хэдүүлээ нэг 15 6 бичлэгийн дараа гэхэд бол Pika-г задлж үзнэ гэсэн үг. За энийг хэдүүлээ 100-г задлаа үзье. Хамгийн үнэтэй нь бол Frostbite Mist ер нь бол 100% үржүүлж авч байгаа юм байна шүү дээ. Тэгээд сүүлийн бичлэгнүүд дандаа ашигтай байгаа. Тийм болохоор ер нь бол амааныхан баал амар өндөр байгаа. Шиг хийгээд байгаа болохоор. За 100-г задлаад үзье дээ. За харахад бол эхний 4 за ингээд 25 харьцаг 20 харьцаг нь ашиггүй байсан боловч 25 дахь дээр нэлээд ашигтай авчлаа. Окей. Гой дуурч идэл гоё байна. Тэдүүд яг тэгтээ 50-ыг задлаад дүгнэлтийнэ. 50-ыг задлсан. 50-ыг задлах бидэрт 160-ыг 16-г бүрсэн боловч 14-ийг 13-ыг буцааж авсан байна. That's kind of bad. Хэрвээ бичлэг чам таалагдж байвал лайк дараарай. Тэгээ subscribe дараагүй байвал нэг дарах талаар нэг бодоод үзэхгүй да. Ашиг байх юм уу да. Жохон эвгүй л болоо явчихсан дээ. Бас мэдээ Joker-оор задлах тэр ашигтай авах нөлөө үзнэ л дээ. Тэгээ би нүдлээ шаг 100-г задлаад ямар байхнаа харуулах гэж энэ цуврал хийлээ штэ. За 32 долларыг 23 болгочлоо. Ер нь хэдэн үе ялдаг гэдэг 9 долларын ялдаг гэдэг чинь за бараг л за 20 хэдэн 25-аас 25 орчим үе ялдаг юм уу да. Тэгж бодохоор жоохон мяа тэ мяа нэг хэлчихэд бол буруудахгүй. За Joker-оор задлахад нэг нь 4 долларын үнэтэй болж байгаа юм байна. Frostbite Mist явах боломж бол хамаа өндөр юм байна. Ягаад гэвэл нэг скин байхгүй. Тэгэхээр Joker-ын задлаа үзье. 25-ыг задлаа үзье. 100 доллар хүрээд. Okay. That's nice. Яй. Гэхдээ энэ ч бас давгүй. Бэж байгаа. Эвгүүл болгоод ашиг гэдэг шүү. Энд дээр жоох алддаг. Яй. Come on, нэг Frostbite Mist авчи. Байсангүй байс. 25 дахь норыг задлах хэрэггүй л ээж. Тэгээ бид нар нийтдээ 100 доллар үрсэн, 101 доллар. Тий, ер нь бол 80 доллар үрсэн бол бид нар барыг 100 доллар авсан шүү дээ. Нэлээд ашигтай байж болохоор. Joker нь бол давгүй санагдаж байна. Хайдуудаа дахиад зараад тушаа үзчих та. Энэ хөпшлийг та бүхэнд өргөд туссан Keydrop байлаа. Keydrop төр өнгөө харьцаг 24 цагт томнож болно. CDS код ашиглаад 70,000 долларын gift таныг хүлээж байна. Тэгээд CDS код ашиглаад 20% бонус 50 цент билгэн даваарай. Унаас скинээ өөрсдөө мэдээж сайжруулаад авах боломж байгаа шүү. Та бүхэн амжилт хүсье. Баярлалаа. Тэгэхээр ярч. Дэ 5 доллар 4 доллар болтлаа. 8 доллар болтлаа. За мэн зүгээр азтай л хэлсэн юм байна л да. Окей. Нэр giveaway юм штэ. Giveaway дээр урдан задарч байна найзуудаа. Энэ харьцыг одоо заавал яах хэрэг байна уу? Батл хийх хэрэг байна уу? Та сонирхолтой за энэ удаа их тэр мань хийхгүй бай гэж бодож байна. Тэгээд батл хийгээч гэж батлыг хармаараа та нар хэлээрэй. За одоо харахад бол энэ харьц бол нэг ашигтай харьц бол биш байна. Тэгээд giveaway-ууд бол тэгээд одоо асар хурдан задарч байна. Энийг хэлээ нэрээ. Тэгэхгүй өмнө байснаасаа л их хүн манийхын кодыг ашиглаж байна. Тэгээд Excel бас байнга авахгүй байгаа. Энэ Excel 40,000 доллар тоглосон гэсэн. Тэгээд ер нь одоо тоглоод хандсан байх. Тэгээд Excel-ээс гадна амар их хүн тоглож байна. Жишээ нь энэ giveaway болонгууд өдөртөө 1000 болсон. Өдөртөө 1000. Мэн одоо нэгсэндээ нэг 200 300 долларын giveaway задлахад оруулахад одоо өдөртөө задарна гэсэн. Энийг би чөтөр шөнө хийлээ. Тэгсэн чинь өнөөдөр ингэ задарсан байгаа байхгүй дээ. Чөтөр шөнө би унтахын өмнө 4 цагийн үед 3 цагийн үед хийсэн. Одоо 8 болж 16 цагийн дотор аль хэдийн дүүрээ задрахын тодорхойлсон. Өглөөд үргэлжлэн. Хэдхэн цаг. That's crazy. Нэг giveaway ч гэдэг.
Бас нэр гівэж юу авмаар байгаа хэлээрээ. Мань хүссэн юм хийж болно шүү. Тэгээд бас нөгөө том гівээ задраад эхэлсэн. Том энэ годороо бэск задарсан. Өөр басны том гівээ задарсан. Приз задарсан даа мөн. Тэгээд одоо энэ butterfly lore задарчээ. That's crazy. Тэгээд нэг том юм гівээ тийм үү? Эндээс гарч ирсэн хамгийн үнэтэй юм. Окей, татхыг хийнэ нэ. Эвд ярьсад давгүй шүү. Тэгээд өндөө одоо энэ бичлэг үзчихвэл тэгээд эвдний ярьсуудыг задлаа үзээрэй. Өмнөх бичлэгүүд орсон байгаа шүү. Тэгээд магадгүй та нарыг энэ бичлэгийг үзэхэд баг энэ задарч яах вэ? Тэгээд энэ нот бичлэг бол яг маргааш орох бичлэг. За. Тэгээд тэр нөгөө 100% баталгаатай ашиг их харьцын задлаарай. Кодын маань пико бид үлдээсэн байгаа шүү. Задлахад бол 4-өөр задлах юм байлээ. Хамгийн багтаа 8-ыг авах юм байлээ. Яндотоо бүр ихийг авна. Тэгээд сая энэ хэцүү жоохон ял харьцуулаа. Дараагийн бичлэгийг үзье. Баяртай. Тэгээ манийга киктер дагараа. Манай киктер стрим хийж байгаа шүү. Манай subscriber-ийн тоог өндөр болмоор киктер энэ хэсэг үзэрэй за.